байдаг. Орхон цогцлбор сургуулийн Монгол хэл уран зохиолын багш. Бидний үйл ажиллагаа бас нэг өөр нэг нэгнээсээ ялгаа биш. Монголын тамирчин таарсан марсан ингээл телевизээр ярьж сонсчод одоо харчлаа. Би нөлөө Москвадаас харж ирсэн. Москва жоохон тийм байхад хүний хэрэг биш юм шүү дээ. Морь төрөг хэрэг 1970 онд миний аав хийсэн үг. Манай тэгэл хоош. Ингээл нэг 9 орн байсан. Манай нэвтрүүлгийг хүлээж авч үзсэн. социалист системийн орнууд зүгээр аяад онд хамт аваад явах байхад тэр цагаан цэгүүдийг хүлээж аваасаа гэж боддог. Эсвэл энэ зүгээр шинжлэх Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд орой минь төргий. Эрдэнэ телевизийн уран бүтээлчдээс үзэгч та бүхэндээ зориулан бэлтгэж хүргэдэг Сэтгэлээ нэй. Чин сэтгэлийн ярилцлагын энэ удаагийн дугаар эхэлж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаарт оролцохоор бидний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирсэн эрхэм хүндтэй нэгэн зочныг үзэгч та бүхэндээ танилцуулъя. Захун аймгийн Эрдэнэ хайрхан сумын угуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Монгол улсын даян мэргэн Дамиран базрын Дэмбэрэл самбуу. Дэмбэрэл сайхан. Сайн байна уу? Сайхан тусч байна уу? сайхан тусч байна. Сайхан наадсан уу? Сайхан наадсан. За. Монгол төрийн наадамд төрүүлсэн мэрэгэн харваачаас одоо сайхан наадсан уу гэж асуух. Ямар л байдаг бол мэдээжийн хэрэг сэтгэл хангалуул наадсан бах. Гэхдээ тэр дунд олон үйл явдал болсон бах. Наадмын тухай саннаас яриач. За баярлалаа. Наадмын тухай санаг бол энэ жилийн наадам их өвөрмөц онцгой улсын наадам боллоо. Одоо анхудаага задгай газар боллоо. Тэрнгээр маш их онцлог байлаа. Тэгээд салхитай цаг бүрэн бүх нөхцөлд харуулаад таан жил. Харуулах боломжтой бүх нөхцөл байх юм тий. Бүхэлдээ нартай. Бороотой. Бороо орсон уу? Төр зүрийн бороо орсон. Тэгтээ дэм аюулын ширүүн биш. Тийм бороотой. Тиймэрхүү нөхцөл харуул. Монголчууд нартай хуртай сайхан наадам боллоо гэж ярьдаг. Зүгээр харваачдын хувьд бол аль нь л бас халгаатай тийм ээ. Наранч, салхинч, хуранч бас л халгаатай тал байдаг тийм ээ. Ер нь бол аль нь алгаатай. Бид нар эргэлж байгаа ном сум нэг байгалийн төв өдөр гэдэг учраас тэгэл бороор нь гэдэг чинь мэдээ сэрвэсэн ном хатурна. Тэгээд нар гарна гэдэг чинь ном зөөлрөн. Тэгэл маш бас халгаатай. Ер нь цагуур аль нөхцөлд ер нь халгаатай. Бид тэрийг бол даван туулж харуулж чаддаг. За бид тэрийг даван туулж харуулж чаддаг гэдэг нь энэ бол одоо магадгүй Монгол харваачдын хэлэх үг байх л да. Тэр анх яаж хизээ харвдаг болов? Ер нь одоо удам угсаандаа тийм харваачд байдаг юм уу? Эсвэл ер нь өөрөө л тэгэл сонирхоод байсан юм уу? Хизээнээс яаж харвсан? Хэдэн жил харвж байгаа юм? За одоо би манай яг миний удам угсаандаа авжийн талд гэдэг юм харуулж байхгүй. Би 2008 онд анх Эрдэнэ төлбөр ажилд орсон. Тэгээд 2011 онд давх огш маань тухайд спортод дарга байсан баясгалан дарга маань хамтарч яриад одоо биеийн тамирч хэрэгжүүлэлтийн төслийг хэрэгжүүлж гисэн байд. Төрний нэг төрөл нь одоо үндсийн сургаар байна. Тэгээд би дотроо бодохдоо одоо би морь онохоос өнгөрсөн. Бүх хөрөлтгөөс өнгөрсөн. Одоо Монгол хүмүүс нэг 93 наадмыг ничээлж үз. Ганц боломжтой спорт нь зөрөө спорт байсан. Тэгэл анх 11 онд төсөл тамрагдаж харуулж сурч эхэлсэн. Төсөл тамрагдана гэхээр одоо нэг үйлдвэрийн ажилчдыг ингээл одоо секц маягаар л аваачаал. Сонирхолтой чиглэлээр нь технээс нь заах уу? Эхнээс нь аавсгнээс нь авах. Тэгээс миний одоо яг сурын аавсгийг анх заасан мөгшөл хорлогийн баас хөө гэж Захын аймгийн Дөрвөлжин сумын харьяат Монгол улсын гарангуураач улсын наадамд 2 дуурайнд орж ирсэн. Тийм харуулж байдаг. Одоо даян мэргийн онногийн аав. Манай эрдэнэтчүүдийн бас нэгэн бахархалт харваачийн гэр бүл байх нь тийм ээ. Тий. За тэгээд тэнд очиод та нарт одоо нөгөөх ном сум гэл хэрэглэл юм ер нь хэр зэрэг хангалттай хүрэлцээтэй байх юм.
За ер нь өмнөх жилүүдийн одоо төсөлд чирэгжилтийн төсөлд хамрагцаар оочд бол ингээ шигшгтээд хин харах уу, хин яах уу гэд болох уу гэд ингээ ерөнхийдөө шийдвэр гарцсан байсан. Яа манай төсөлд 11 онд манай ус амжийн цэг дулаан цэглэх хастаа тавтар байгуулах манай 3 цэг хамрагдаж ер нь хамгийн олон үнэтэй тийм төсөл болж исэн санагдтыг надад. Тэгээд тэрнээс одоо яг үндсийн сургуулийн спорттой яг үндчээр одоо юу гэдэндээ ингэж харуулж үлдсэн одоо 4 харуулж байдаг. Манай цэгийн 3 харуулж байна. Юуны автоэрэн байгууллагын цэгийн 1 харуулж байдаг. Одоо ингээл дөрвөлээ яг төслөөсөө шилгэр болсон. Нэг ангийнх юм байна те. Ер нь нэг ангийнх. Данд ах нар. Дан ах нар. За үндэсний сурын спортыг сонирхоод за нэг Монгол газар төрсөн ир хүн байна. Монгол төрийн наадамд бас нэг тоосоо өргөчийг нэг ухаан доо сонсчээ доо. Одоо насан таарах нь харваа юм байна гэдэл сонгож. Сурын спорт Монгол үндэсний бусад спортыг бодвол төдийлөн өндөр нэр хүндтэй бас биш. Зардал өндөртэй. Шантрах боломжтой шүү дээ. Шантарсан уу? Шантарч ирсэн. Анх чинь тэр одоо юу гэдэг тэр төсөлд яг бидний хамрагдаж байхад 20 гаруй хүн байсан. Тэгээд 20 хүний дунд 3 сургалтын номтой 15 ширхэг бэлтгэлийн сумтай. Тэгэл анх харуун дуужсэн. Тэгээд би ер нь тэгээд яг өөр юм байхгүй бол ерөөсөө харуулж болохгүй юм байна гэдгийг бол ойлгосон. Тэгээд би ер нь харахгүй болдсон гэдэг одоо манай ус хамжийн цэхийн засварчин эргэлтээ ус хамжийн засгийн засварч Мөнхбаатар гээд Монгол Улсын гар гоцорвооч. Тэгээ Атаврын байгууллагын харуулж Хүрлбаатар гээд. Энэ хоёр харуулж хатгаа хэлсэн чинь хоёр охин тийм байхгүй шүү дээ. Одоо удахгүй гурлан Монгол яг харавдаг нуттай бол. Ер нь хичээлээд нэг 6 сар уснаагүй юу? Би ер нь тэгж бодож байсан шүү. Харахаа болъё гэж. Хоёр хатаач хэлчихсэн. Тэгээ нэг хоёр ах маань харин өө тийм байж болохгүй. Одоо залуу хөхөл гурлаа удахгүй сайхан Монгол нуттай мэрэгжлийн нуттай сумтай болно. Сумаач өөртөө бас хоёр ах манаас бас модотор юм ийжтэй юм хүмүүс л дээ. Тэгэл гурлаа Монгол нуттай болсон доо. Яг хоёр ах л надаас өрөөлөө Монгол нуттай болсон. Миний нөгөө биеийн таардгүй. Бас нөгөө нэг хүний бие өөрийнхөө харуулж харьцаатай ном зөгссөн байдаг учраас. Яг нөгөө нэг ирсэн номнуудаас нөгөө Монгол номууд ирсэн. Тэгээд яг миний биеийн таарах ном ядах үед бол олдог. Тэгэхээр басгүй огш маань найзаасаа Өмнөговь аймгийн харьяат Монгол Улсын даяар дурсан мөргийн Баттан мөр гэж ном орлаач. Яг хөө энэ жил төрийн наадамд 5 дугаар байранд орсон. Тэр хахаас тэр даяар дурсан мөргийн ахаас багш хоёр найз. Тэгээ одоо надад анхны Монгол ном авч өгчээсэн. Тэр номыг би 16 онд авснаас хойш би нэг оливтай хараагүй маа. Номаар гэмтэж ирээс харуулж болохгүй. Тэгээ 16 онд тэр номаараа анхудаа төрүүлсэн болсон. Өмнөговь аймгийн хан хонгор сумын харьяат Монгол Улсын даяар дурсан мөргийн Баттамөр гэж. Тийм наадамд төрүүлж байсан юм. Ундаг харваач байж таа. Ном сум бас нөгөө өөрийн биеийн хэмжээтэй сая ярьж штэ. Өндөр нам гарын урттай бас харьцуулах ёстой байдаг тийм ээ. Бас нөгөө таталтын жинг бас тэр өндөр намыг харьцаатай тааруулах уу? Хэдэн паунд их гээд. Одоо чинь хэдэн паундын номоор харах уу? Би одоо 64 паундын ном гэдэг чинь 32 кг. 32 кг-ын ном байна. Тий. За яг хуу сэрүүнд ч та. Яг зуны одоо энэ халуунд бол нэг 58 гээд нэг 20 гаруй 25 6 кг-ын номоор л харуулдаг. За хүмүүс ингэж харахтаа бол нэгэн цагт за сүүлийн үед 90-ад оноос хойш үндэсний сурын спорт бол одоо яг үндэсний гэдэг хэв утга чанараа олоод цол зэрэгтэй болоод алдар цуугаа гавьяага мандуулдаг болж. За өмнө нь бол нэг цэрэг дайны зэвсэг хэрэглэл чимшиг, зугаа цэнгэлийн чимшиг байсан үе бий. Яг хөгжиж ирснээс хойш ном үйлдвэрлэдэг тийм үйлдвэрүүд нэлээд бий болсон. Яг энэ Монгол номны бүтцийн тухай ярьж өгөөч. Монгол ном сум бол яг одоо бидний харж байгаа яг мэрэгжлийн гэж ярьж байгаа ном сум бол ерөөсөө байгалийн дэвгүй дээр хийгдсэн байдаг. Эвэр, богмолын шүрмэс,
хусмод тийм нас бүрддэг ном бол. Сум бол хусмодоор хийгддэг. Болж өгөл булцуу гэдэг ортлын булцуу нь бол эврээр хийгдсэн байвал сайн битдэг. Одоо яг сүүлийн үед ч пластмас пиавар тиймэрхүү юм хийгдэж байгаа. Яг тэрний эсрэг бий бол бас байдаг. Ахасаа бас бэлгэнд хандгай ерөн ясан булцуу авч ирсэн. 16 төрөөснийхаа дараа. Би яагаад Монгол номны бүтцийн тухай асууж байгаа вэ гэхээр сүүлийн үед монголчууд бас Солонгосоос, Казахстанаас, Туркээс ном оруулж ирдэг болсон байгаа. Яг л одоо манай үндэсний номтой хэлбэр хийц төстэй юм блэ. За тэгээд л одоо хэдэн паундынх байдгийн тийм номнууд. Тэр номнууд бол түрүүн хоёлоо ярилцлага ихэнд ярьж байдаг нөгөө байгаль цаг уурын ямар нэгэн бэрхшээлдгүүл тийм ном юм блэ л дээ. Тэгэл би Монгол номны тухай асуугаад байгаа юм. Түрүүн сумны болцооны тухай ярьлаа. Болцоо гурван талд нь нөхөлчихэр яадаг вэ? Дууц сумд шүгэлдэндээ. Маш их гоё дуутай шүү дээ. Харин би тэр тухай асуух гэдэг юм л да. Ер нь бол тэрийн наадамд харж байхад дуулц сумаар ер нь харагдгүй юм байлээ. Зүгээр л энэ тэнд бас найр юм уу тийм наадган дээр дуулц сумаар харагдаг. Их сайхан л эсгэрдэг юм байлээ. Салхи эсгэрээд л явчихд юм блэ. Тэг ерөнхийдөө нэг дууц сум маш чимээтэй учраас нөгөө харваачийн анхаарлыг алдуулахад бол одоо тэр хорцсон байдаг. Одоо дууц сумаар харагдаг уул нь байсан л та. Өнгөрсөн жилээс байхгүй болсон. Өнгөрсөн жил ерөнхийлөгчл дууц сумаар харсан. Бусадаар яг нааданд орж байгаа харвачд бол бүгд битүүд юм булцууд сумаар харсан. Хоройтой байдаг гэдэг үгэн дээр би тэгж асуух чаа. Одоо улсын баяр наадам, төрийн их баяр наадамд бөхчүүд болоод уяачдын асуудлыг ярьдаг. Эрлизмээр уралдууллаа, өндөр нам хэв шинж гэл адуун дээр. За бөхчүүд дээр нөгөөх эдсэн уусан тухай нэг юм ярьдаг штэ тийм юм тарай хэргэлчиж гэж. Харваач дээр хоройтой зүйл юу байдаг вэ? Харваач дээр одоо хамгийн гол нь бид нар зэвсгээр наадаж байгаа хүмүүс. Хамгийн гол нь аюулгүй байдлаа хангах хэрэгтэй. Одоо зурхаа дээр ажил хийж байгаа ч тэр харвж байгаа хүн ч гэсэн аюулгүй байдлыг л маш сайн чандалж харах хэрэгтэй. Бас өчнөө хүмүүс суманд оногдож бэртэж гимтчихсэн. Гашуун төөхөд бас байгаа. Тэгэхээр одоо зөвлөд маш тэр одоо бараг манай спорт ордны хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүлэх инженер Сүлтул мэргэн, улсын мэргэн ах маань анх удаа Монголын сурын спортын аюулгүй ажиллагааны зааврыг боловсруулж одоо яг тэгээд тагж мөрдөд 3-4 жилд болж байгаа. Аюулгүй ажиллагааны заавартай битэрч байна. За. Би нөгөө хоройтой зүйл юу байдаг вэ гэж асуудгийн учир нь бүгдээр бас нөгөө нэг өмсгөлийн тухай бас нэг стандарт байдیں۔ За шуудагны өргөн тийм байх хэвээр, далбааны одоо сугны ухлаадс тийм байх хэвээр гэдэг нэг стандарт. За морин дээр бол бас стандарт ярьж штэ өндөр нь азраг бол 140 см гэдэг юм уу 143 см өндөр байх хэвээр энэ гэдэг. Тэр шиг та нарын ном сум хэрэглэл одоо агсуур гэдэг юм уу бусад төр эрхивч хамцын болт энэ төр стандарт байна уу? За ер нь яг тийм стандарт байхгүй. Хамгийн гол нь яг үндсийн сурд үндэсний үйлдвэрлэгчээр урлуулсан Монгол хийцэн ном. Тэгээ бас тэрсэн дотор залтай хайгуул тоох гэдэг хэрэгслүүдтэй. За тэгээд дээлтэй Монгол малгайтай Монгол хувцастай харуун гэж заасан байдаг. Түүнээс шилэп малгайтай юм уу, сарвчтай малгайтай юм уу тэгж харуулж болдог. Одоо ханцсан болтыг зөвхөн шуун дээр боох хэрэгтэй. Хойд бугуулган дээр боохыг хориглодог. Одоо тэр нөө ханцуг боон гэдэг утгаар нь хойшоо буулган дээр очихлоор нөө шууж харавсан болдог. Тиймэрхүү бас чанга заалтууд байгаа. Одоо номны үндсэн хийц хэлбэр өөрчлөлт оруулж болохгүй. Сумны тавир гэдэг юм одоо яг барьж байгаа бариулан дээр нэмж тоноглол хийж болдог. Одоо бас сайн одоо хийгдсэн чанга тийм дүрмүүд бас байгаа. Яг харваачийн хувьд бол тэрийг бид нар мөрдөж л харах хэрэгтэй. Төрийн наадамд зөвхөн олон тохиолдодгүй нэг юм тохиолдлууд бас байна л да. Зөвхөн хурдан морноос бусд нь зодог шуудаг урагчих юм бол солиод өмсө гараад барилцчих болдсон шүү дээ. За монголчууд бас энэ олон нийтийн сүлжээгээр үзчихсэн баг.
түрүү ам үзүүнд явж байгаа хоёр морины хүүхдийн түрүүнд явж байгаа хүүхдийн мориных нь хүүхэд унтчихсан. Ам үзүүнд явж байгаа хүүхэд нь хөөж ягаад барайны зурхаад нэг 500 м ойртонгууд солиод унаа дахиад ороод. Тэгэл өнгөрсөн наадмын Тий. үйл явдал. Тэр шиг номоос олж болох уу? Сумаас олж болох уу? Болно. Болох уу? Гэтэ тэрийг заавал ерөнхий шүүгч төр наадмыг зохион байгуулах комиссд мэдэгдэж байгаад одоо юу гэдэг харуун дундуур тэр чинь угаасаа дөрөмдөө заасан мэт 5 сумтай байх хэвээр. Сум угарсан нөхөл запаа сумаар харах хэвээр. Ном угруулаас запаас нумтай байх хэвээр. Одоо бид нар чинь би ч одоо анх ганц нумтай болох юм өрөөдөөсөн ч одоо би 2 нумтай. Тэгээд одоо магадгүй гэсэн байдлаар үгдийн ном бэртгч гэмтгч юм уу те одоо харах боломжгүй ус үед нөгөө нумаар харуна гэсэн байнгын тийм одоо ямар ч тэмцээн урданд байсан 2 нумтай явдаг. Ер нь ингээд нумсмарын спортоор хичээллээд за дур орлоо. Тамирчид нэг дур орох гэж ярьдаг. Дур орлоо. Анх наадам таана харав. Хамгийн анх удаа. Би хамгийн анх удаа одоо Усын баяр наадам гэдэг юм те. Тэр наадамд би Сэлэнгийн баруун өрөөний сумд анхаарчихсан. Одоо сумын наадамд. Тэгээ төрүүлжсэн. Тэр жилээ би чинь бас 2-3 сумын наадамд төрүүлсэн. Баруун өрөөнд анх удаа 10 төрүүлээд хайрхан сумын 90 жил, Эрдэнэ мандал сумын 90 жил гэхэд 2 ойрхон сумын 90 жил. Анх удаа тэгж л болсон наадамд анх удаа л тэгж харуулсан. За тэгээд анх удаа наадамд харавж үзсэн хүн чинь уухайн дуу сонсчихсан байдаг. Чих жоохон онгоцсон байгаа. Төрийн их хоёр наадамд очиж харахад ямар байх юм? Хамгийн анх удаа. Хамгийн анх удаа яг төрийн их баяр наадамд бол мэдээж тэр том дэвжин дээр бас л том зурхаа дээр очиж бас хэцүү шүү дээ. Анхаарав байгаа нь юу? Тэгэл мэдээж одоо наадамд харвж байгаа юм чинь бас гайгүй харав гэж бодно. Бас өөрхөн харваа сурцсан байгаа. Тэгэл яг анхны наадам бол тэгэл нэг 22 3 он олдчихсон суманд 22 3 он бол тэгэл дуусчихсан байна. Бас л чангаштай. Сүртэй байх юм уу? Олон зурхаа дээр зэрэг харваад л олон газар уухаа дуудаад л. Одоо ч гэсэн сүртэй. Сүртэй. Одоо хоёр төрүүлцлээ жоохон тайвшрахгүй юу? Хамгийн гол нь аюулгүй байдлаа бодож байгаа үднээс одоо ингээл мэрэг үеийн харуулжд ингээ босоход суудал дээр нэг харуулж төлдөг. Бүгд одоо ингээд хасааных хоёр талаар ингээд зурхан дээр зогсчихдаг. Одоо тэр харуулж байгаа хасаа маань нэг том нэг жижиг юм болсон байдаг шүү. Тэр олон хүний тунд орхолоор. За сайхан сум давуудаа. За тэгнэ. За аргагүй нэг жижиггүй гаргасан. Хүмүүсийн завсрыг хүн онцгомсон гэж нэг хэсэг бодно. За яаж харах уу гэдгээ бас тооцсон дэр чинь цаг уур салхи бороо шороо бүх юм тооцчихл нэг сум арга. Маш нэлээд олон юм шаардж нэг сум арга ш. Тийм учраас одоо ч бас сүртэй инжилийн наадсан нэлээд сүртэй байсан. Зурхаа дээр нөгөө үе үеэрээ босож дөрвөөрийг нь зогсож байгаад л харагдсан шүү дээ. Сая та мэрэг үе гэж хэллээ. Тэр тийм бас нэртэй үе байх уу? Байна. Уусаа одоо нөө уламжилж ирсэн одоо хараа наадмуудаар уламжилж ирсэн зүйлтэй. Тэгээ үе болгоноор хамгийн эхлээд мэрэг үе гэж усаад дараа нь шилдэг өндөр цолтой харуулж тусдаг. Тэгээ дараа нь шил мэрэг гэдэг дараа эмхтэй тийм өндөр одоо мэрэгэн цолтон гэдэг ингээд цолныгоо 90 бэрэн гэж харуулдаг. Тэгээд Ноён Баатар гэдэг нөө спортын мастер аймгийн мэрэгэн зүгээр спортын мастер дэд мастер харуулдаг. Тэгээ ингээд доошо залуу орооч цолгоо орооч хөндийн 1 2 3 гэж явсараад 14 5 үетэй ер нь их нааддаг. Тэгээд хамгийн сүүлд нь шовтрог мэрэг гэдэг очир нь болохоор одоо сайн харавж байгаа залуу ямар ч цол зэрэггүй харавчдаг босгож явдаг. Тийм л очиртай байдаг. Тэр сайн харавж байгаа цол зэрэггүй залуу харваачдын игнэнд анх очиж харавж исэн баг төрийн наадамд. Тэгээд тэрнээс хойш одоо ингээд мэрэг үед босоод харавх хоёрын дунд хэрэг зай байх вэ? Би ч одоо ерөнхийдөө 13 үе алхсан байдаг шүү дээ. Шууд.
Шууд. Би ч аймгийн навдан төрүүлээг байхдаа улсын навдан төрүүлсэн байхгүй. Тэгэхээр яг го мастер болсон. Тэр чинь нөгөө цолны ирэм гэдэг чинь тэгэл мэрэгэн цолноос доош аймгийн мэрэгэн спортын мастер гээл спортын мастер дахиад орон аймгийн мэрэгэн тэгээд спортын дэд мастер гэл ингээд доош ингээд явчихдаг. Дээш уусаа мэрэгэн даян мэрэгэн даяар дурсах дарах мэрэгэн ингээд явчихдаг. Тэгээд би зүгээр спортын мастер байхдаа л 16 онд төрүүлсэн. Тэгээ 17 онд босхолоор шууд мэрэг үе гэдэг чинь. Яг нь мастер байхдаа би бүр Баатар гээд 5 6 үе мууны мэрэг үеэс хойш 5 6 дахь үеийн дээр босдог гэсэн. Босч байсан яг 16 онд бол. Тэгээд одоо нэлээд олон үе нэгэн зэрэгэл одоо алгасан. Сумын төрөөс улсын төрөөр рүү атсан хүн байна тийм ээ. Тэг аймаг төрүүлж зөвгөл улсын наадмын төрөө болсон. 2020 оны Баяр наадмаар Монгол улсын даяар дурсагдах дархан мэргэн Монгол улсын гавь тамирчин Шагц Сүрэнгийн даваах үг гэдэг хүн аймгийн наадамд анхудаа харуулж үзлээ гэж ярьж байна те. Тэгээд аймгийн наадамд анхудаа төрүүлж үзлээ гэж. Төрийн наадамд 5 төрүүлсэн хүн байдаг. Тэгээд сайхан байдгийн байна гэсэн. Ер нь наадам бүхэн сайхан байх л та тийм ээ. Ээж аав нь юу хийдэг хүмүүс байх вэ? Манай өчөр хоёулаа Завхан Эрдэнэ ярхан сум уулан хүмүүс байдаг. Тэгээд одоо бол Эрдэнэтэд одоо хотод байж хат нь би аваад ирсэн одоо манай тавиад. Тэгтээ яг тустай байдаг л та. Тэгээд одоо л тэтгэртэй байдаг хөшм баг. Эрдэнэтэд 2008 онд ирээд ажилд ороод тэгээд тэгэхээр би одоо энд аав ээж нь байдаг байсан юм болоо ямар учиртай юм бол гэд бодож ирсэн. Аав ээжигээ бол авцарсан хүн юм байна. Эрдэнэт рүү ирэх ямар учиг байв? За Эрдэнэт рүү би 1988 онд Завхан Эрдэнэ ярхан сум төрөөд 3 дахь анги хүртэл сурчаад 4 дахь ангиас Улаанбаатарт хотод шилжиж очиж амьдэрсэн. Тэгээ 2006 онд 10 жилийн сургуулаа төгсчөөд их цэцэг бол улсын их сургуульд 2 жил сураад тэгээд үеийлэгч маань Эрдэнэт рүү ажилд одоо минь Эрдэнэт рүү ажилд орох Эрдэнэт төлтөр гэж юм гоё газар байдаг. Тэгээд анх ажилд орж ирсэн. Тэгээд ажлаасаа гараа ер нь нэг 7-8 сар ажиллаж ер нь ажлаасаа гараа би одоо аавж байсан бол ганцаар энд одоо яг хамаатас одоо байгаа л да. Ганцаар энд одоо би юу байд ингээд үеийлэгч төр орсон чинь загнуултай баг. Юу яриад байгаа юм чи. Ажил хийж чадна гэж ирчээч гэдэг. Тэгээд тэрнээс хойш одоо тасралтгүй 11 жил 8 сар ажиллаж байна да. Одоо ямар мэргэжлэр сурч ирсэн? Би хөтлөгч, гайд, түүхий хөгжлийн чиглэлээр сурч ирсэн. 2 жил сурцсан байдаг. 2 жил сурцсан байдаг. 2 жил тест зүйл төгсчих байсан байдаг. Тэр ерөөдөө сурах сонирхол айгу буурсан л та. Тэгээд одоо юу гэдэг юм. Ажил хийж гэж бодоод ерөөсөө сурах сонирхолтой бол. Нэг 2 жил сурчаад яагаад тэгсэн юм итг ерөөсөө. Уул нь Японы сурах гэж анх тэг сургуулаа сонгож орж ирсэн. Тэгээ уул нь Японд гайгүй болжсэн. Тэгээд одоо бол мартсан. За тэгээ Эрдэнэтэд ирээд Эрдэнэ төлөвлөлтөд ажилд орж ямар цэгт ажилд орох вэ? Эрдэнэ төлөвлөлтөд одоо би ажиллаж байгаа Усамжийн цэгт орсон. Тухайд эрчим хүчний цэг гэж шарвд байж дарахтай эрчим хүчний цэгээс одоо Батмагт дарахтай Усамжийн цэг болсон. Анх эрчим хүчний цэг хатны 2008 оны 8 онд одоо Хиангуй Жесика маа цэг нэг хэсэг хүчлэрчин боллоо. Цэгүүдээр тараадаг, үйлдвэрийн цэг хэсгүүдээр тараадаг. Хиангуй Жесикт нах боллооны гөрөшгөр ажилд орж. Боллоон гөрөшг гэж ачигчдаг. Одоо албан тушаалт анх ажилд орж ирсэн. Тэгээ 2015 онд одоо ажиллаж байгаа цэвэрлэх байгууламжийн хэсэгт тоног төхөөрөмжийн засварч усны тоног төхөөрөмжийн засварчнаар одоо хүртэл ажиллаж байгаа. Ер нь бол Эрдэнэтэд ирээд Эрдэнэ төлөвлөлтөд ажилд орсных харамсдаггүй юм байна. Юу гэж харамсах вэ? Гарыг л дахиж явсныг бодоход өнөөдөр бол одоо харамсахааргүй л байгаа юм. Харамсахаа аргагүй. Магадгүй Эрдэнэ төлөвлөлтөд ажилд ороогүй байсан бол би өнөөдөр сураар гэж энэ өндөр амжилт гарах байсан ч юм уу, гүү ч юм уу. Бас мэдэхгүй шүү дээ. Тийм учраас би бол хувьдаа маш баяртай л байдаг. Ам бол хэдүүлээ? Ам бол дөрвөл. Уг нь ганцаараа ирсэн. Уулын газараас одоо дөрвөл болчихсон. Дөрвөлээ болцсон.
Хүү охин Хоёр охинтой. хоёр Эхнэр охин. охин хамт амьдардаг. Эхнэр хааны юу вэ? Манай эхнэр бүсийн онцлогын эмчилгээний нэрвд хүүхднээс өсөвлөгч хийдэг. За хүүхдүүд нь жоохон байна. Хоёр охинтой, хоёр охин маань том одоо 5 хүрч байгаа. Аха. Бага нь 4 хүрч байгаа жил дараалсан. За. Магадгүй сайн харваач болж болох юм. Мундаг сайн эмэгтэй харваачд бас олон байдаг. Тий. За Эрдэнэтээс ч гэсэн одоо би сайн мэдэхгүй байна. Зүгээр Эрдэнэтийн иргэн байсан Монгол улсын мэрэгэн билүү? Тас цогцлын Эрдэнэт үе гэж. Тий. Эрдэнэтэд харвдаг байсан тийм эмэгтэй одоо Улаанбаатарт харвдаг юм шиг байлаа. Тий. За тэрнээс дээш одоо тийм мэрэгэн зэрэгэн тийм эмэгтэй харваач би одоо Эрдэнэтээс сайн мэдэхгүй байна. За зүгээр Дорнот аймаг, Төв аймаг, Увс аймаг, Мунгав аймаг, Дорногов аймаг гэд олон мундаг эмэгтэй мэрэгчүүд байна. Цэцэг, Бутвайн, Наржмаа гэд их олон мэрэгчүүд байна. Тэдний нэгэн адилаар тийм бас мундаг мэрэгэн харваач эмэгтэй болж болох юм тийм ээ. Ер нь бол эхнэр хэр дэмжих үү? Эхнэр аав ээж бол тэгэд ажлынхан бол нэг нэр байлаа шүү дээ. Манай эхнэр чинь бас тав хогшин маань бас садангийн нэлээ ойрын хамаатан. Тэгэхээр одоо юу гэдэг миний хоёр охин ч юм уу эсвэл хоёр охины маань хөгдөж бас нэлээ сайн арах болов уу гэж бодож байна. Гэтэ бас одоо нэг жоохон байгаа болохоор сайн мэддэхгүй л дээ. Нэг томроод нэг 2 3 дахь анги болоод гэтээ хоёр охиныгоо нэг харуулъя гэж бодохгүй. Яг Хүүхдүүдээс нь л харуулъя гэж бодчих шүү дээ. яг Яг тэгээд тухайд октодын сонирхол бас ямар байх нь вэ? Тий, аавгаа дагаад харуул одоо тэгэл харуул нэг бол одоо тэгэл харуулна. ховд үрж явж байгаа л нэг өдөр хардаг болчихыг үгүйсэхгүй шүү дээ тийм ээ. Ер нь бол магадгүй. Гэтэ ер нь харууч тэр нь тэгэл аавынхаа юм уу ээжийнхаа сумын харж өгөө сумын зөөж өгч байгаа сурд орсон. Тийм хүмүүс зөндөө Олон байдаг тийм ээ. тэрний нэг адилаар очих байггүй. Гэтэ өгдөө сонирхол дагна л та. Харуу би сураар сурыг гэвэл тэгэл харуулахаас шиг ярихгүй. Гэхдээ Монгол хүн бас сурцсан байхад актер мэрэгэн болдгоо маа гэхэд нэг сум тавиад үзсэн байхад зүгээр үстэй. Мэдээж тэрийг бол яг Монгол хүн бас хоёр охиноор бол ямар ч лээс нэг юу гэдэг сумын нааданд очиод нэг сум тавиад үзчих. Нэг аймгийн нааданд очиод сум тавиад үзчих хэрээний бол болгоно. Тэгээд хэрвээ өшөө цаашаа харах сонирхолтой байвал яг харуулах бас болно л та. Тэгээд хүүхдүүдээ сонирхлыг л та. Үндэсний сурын спорт болж төрлөө олж хөгжөөд алдар цолтой гавьяа шагналтай болж. За энэ бол 1990-ад оноос хойш юм. За тэрнээс өмнө бол мэрэгэн л гэдэг байлаа. Гэхдээ өнөөдөр 93 наадам гэд ярьдаг хэдий чиг нөгөө хоёрынхаа зэндаанд арай л нэг хүрэхгүй байдаг шиг санагдаад юм. Тэр яг би зөвхөн нэг атаацуулах гэдэг юм уу хүмүүс дунд нэг буруу юм ярих гэж байгаа биш юм. Үндэсний их баяр наадмын үндэсний өвхийн барилдаанд 9-5 төрүүлсэн Увс аймгийн харьяат Монгол улсын арслан Пүрвийн бүрэн төгс гэдэг залууд зөндөө олон газрууд л машин тэрэг өгөөд л байр сууц өгөөд л байна. Тэр залуу бас 2 тоол төрүүлж байгаа. Таа ч гэсэн бас 2 тоол төрүүлж байгаа. Бүрэн төгс авраг одоо өнөөдөр авраг болсон бүрэн төгс аврагыг мэдэхгүй монгол хүн цөөхөн баг. За таныг бол мэдэх монгол хүн цөөхөн баг. Энэ дээр юу гэж боддог вэ? Яг миний зүгээр хоёрын бодлоо гэх юм аа сурын спортыг хүмүүс ойлгомжгүй спорт гэж л ярьдаг. Гэтэ яг сурыг нэг одоо юу гэдэг нь одоо би танд сурын юм бидгийг ингээд сурыг анх одоо харах зогсолтоос нь ахвал би танд нэг харуулахгүйгээр би танд тайлбарлаад өгöd сурыг ойлгох шимтэж үздэг л болно. Удахгүй тийм болох. Удахгүй би бол өөрөө залууны үед бол сурын спортыг бас одоо өвдгийн бүх мөрийг одоо монголчуудыг үзээ сурыг ерөөсөө сонирхдаггүй гэж л ярьдаг. Сонирхдаг болвол үздэг байх хүмүүс. Хүмүүсээс нэлээд үздэг, сонирхдаг болцсон. Одоо сүүлийн үед бол зингэлдэх, сарвчдын өртөө суух цайг болтол дүрдэг. Гэтэ яг сурыг одоо ойлгомжгүй гэдэг үүднээс нь л хүмүүс нэг сонирхдаггүй байх л гэж би боддог.
Учир нь мэдгүй нэг хүмүүс гарч ирэл хараад байдаг. Энэ яаж байгаа юм гэдэг. Одоо сурыг ойлгох хамгийн том болох юм шилдэг 16 10, шилдэг 8 10 ч гэдэг юм. Шигшиж авч үлдчихэж байгаа хар болдог. Одоо ингээл шачтаар л ахаад л тэгээ одоо удахгүй бас тэр нэг хоёр спорттой энд очих хаа гэж найдаж байна. Би бол үндэсний бүхий барилдаан, хурдан мөрний уралдаан хоёрыг тайлбарладаг хүмүүс урлаг хэмжээний болгочихсон. Тэрэндээ байдаг байх гэж боддог. Сурыг тэгж тайлбарлаад одоо ингэж сум тавилаа, тэглээ, өд зууж харууллаа, салхи ингэж тооцлоо гэж тайлбарлаад байдаг юм төдийлөн одоо телевизээр бол би үзээгүй байна. Тэгэхээр зэрэг хүмүүс тэгж сонирхлын татах үйс хэмжээнд хүрэг байх л гэж боддог шүү дээ. Тийм бас байх талтай. Тайлбарлаж өгдөг юм чинь бас одоо бүхэн тайлбарлаж гэл Батнас сайхыг ингээл сонсохлоор аймгийн нааданд бол очивол Батнасан тайлбарлагч ирсэн байна гэл хүмүүс баг бүхөөсөө илүү шуурдаг. Би бол тийм тохиолдол 2 удаа ч харж ирсэн. Одоо тэр хурдан морийг Оюнбаатар ирэхээр зэрэг л одоо морь сайхан нааддаг юм шиг л болдог шүү дээ. Яг үндэсний зур удахгүй юм болох байхаа. Болоосоо үлээ тий. Болох. Монгол төмний адилхан л болно л гэж найдаж. Бишигдлийн чанартай 3 спорт юм чинь. За тэмцээн уралдаанд ингээд оролцоод одоо танаа төрлийн тэмцээн уралдаан бол удирдлагын чанартай богинохон хугацаанд болно. Бас цөөхөн тэмцээн уралдаантай ядаж яхад тийм ээ. Хамт олон байгууллага хэр дэмжих үү? Одоо чөлөөлөгдөх хэрэгтэй болно, бэлтгэл сургалт хийх хэрэгтэй болно. За тэгээ мэдээжийн хэрэг танад бол одоо зардал мөнгө бас хэрэгтэй болдог ийм спорт. Ном, сум, за тэгэл одоо бусад зардал тамирчдын адил. Хамт олон хэр дэмждэг үү? Хэр ойлгодог үү? Өө дэмжлэг байх ойлгоно. То бараг ажил дээр ажил хийж байгаас илүү ойлгож таах нар. Одоо тэгэл манай цэгийн удирдлагууд, үйлдвэрийн газрын удирдлагууд, хэсгийн ажиллаж байгаа хэсгийн удирдлагууд, ажилчид тэр бүгдээ өчний дэмжлэгээр тэр хүмүүсийн дэмжлэгээр л одоо ийм амжилт гаргал явж байгаа гэж би бол дотор боддог. Мэдээж онцлох юм бол манай хангарт спорт клуб Харвачд хангарт спорт клуб маань. Одоо энэ хүмүүс маань байхгүй бол одоо ийм амжилт гаргаж өгөөч бас хэцүү. Би ч одоо бас сургуулийн дундаа бас насаар ажилласан. Нэлээд залуудаа багынхаа донд ордог. Тэгэл доо ах нар байж идэг. Тэгэл тэр ах нарынхаа дэмжлэгээр гэдэг юм уу тэр ах нарынхаа дэмжлэгээр сайн санджаага зааж хэлж байгаа юм сурвал тэгэл. Өдөөж нь гаргасан амжилт байна. Хамт олон маань олонтой маань гэр бүлийнхэнтэй ах дүүнэртэй маань л шууд холбоотой гэж үздэг. Би дахиад л нөгөө хоёр спортод барьцалдах гээд байгаа. Улсын цол авчихвал цолны медалга найр хийдэг бөхчүүд. Уяачд ч гэсэн Монгол улсын алдарт уяач, манлаа уяач, тод манлаа уяач. Медалга найр хийнэ. Морь уралдуулнаа. За уяачд бол морь уралдуулаад даагаар шагнаад л. Бөхчүүд бол бүх уралдуулаад л. Харваачд юу нэхгүй. Улсын мэрэгэн болчлоо. Улсын мэрэгний нэрмжит харваа хийнэ гэд. Магадгүй түрүүний таны хэлдгээр энэ жил төрийн наадам төрүүлж улсын даян мэрэгэн болсон хүн Монголын шилдэг 32 харваач, эрэгтэй эмэгтэй 16 харваачийг авцраад харуулад тэрийгээ ингээд олон түмэнд зурчлал бас сурын спорт хөгжих нэг хэлбэр болно доо. Болдгоо байх өдөр чинь. Шилдэг харваачд ирээд харах ч бас гоё шүү дээ. Харваач өөрөө одоо тухайн хүнийхээ мэдрэмжийг маш шаардсан тийм. Өөрөө тийм одоо үндэсний өв соёл тээсэн бит бос өв учраас. Тэгээд дээр нь тэр одоо эд сайхан харуулж байгаа харваач тэрхлээр бол хүмүүс өнөрхөж нэлээд үзэх баг. Одоо 2015 онд манай Эрдэнэт очин үндэсний сурын спортын улсын аврах шалралт тэмцээнийг авч зохион байгуулсан. Цуваар байна. Тэгэхэд бол бас хүмүүс нэлээд л ирж үзсэн. Яг би 13 оноос хойш улсын наадманд нэг ганц хоёр удаа харуулж байгаад би нэг тэгж одоо нэг гадаадын шар хөстөнгүүд нөө жуулч их байдаг байсан. Одоо жуулчт нь багасаад монгол хүмүүс нь илүү сурыг үздэг ойлгодог болсон. Одоо хадгалал
Наваа сурдаар бол ингээл улсын нааданд арга хүчин гэж яхад дахт үнэс 5 хүн ирэхтэл тэгэл тэр чи үзэгч шүү дээ. Тэгэл төрүүлснээ дараа 15 6 болол ингээл бавгаар ихэл. Энэ жил яг нөгөө цар тахалтай холбогдуулаад хаалттай үзэгчхөөс учраас яг тийм үзэгчхөө учраас хүмүүс л очиог. Нэлээд бас төвөөсөө нэлээд зайтай болсон учраас. Түүнээс яг цөөрөн тийм газар ингээл болсон бол бас хүмүүс нэмэгдэл үзэгч тэрээрээ л нэмэгдэх гэсэн байна гэж боддتي. Анх 2016 онд төрийн наадамд төвзөнгэлдэхийн сурын алтан шардвархаа дээр төрүүлээ. Тохолдог билүү тийм ээ? Тохолоод тэгээд лончоол их итгэл дүүрэн гараа өргөд эргэж харж яадаг нэг бичлэг байдаг. Юу бодогдох яг тэр үед? Тэр бол яг эндээс тухайн жил бас бэлтгэл нэлээд сайн байсан. Ер нь дааг огшмааж илжсэн, баасаг огшмааж илжсэн сүлд одоо манай тасгалжуулагч, манай клубын тасгалжуулагч сүлдэх маач илжсэн. Аханд энэ жил ер нь бэлтгэл гайгүй шүү. Энэ жил аханд нэг айрагдсан шүү гэдэг. Тэгээ хоёр багш маань бас за минийх энэ жил айрагдсан шүү. Энэ жил ер нь бэлтгэл чи сайн байгаа шүү гэдэг. Тэгэл улсын наадмын сүлдээ мэрэгнийгээ дагаал Ирэмзэд засварынхаа завдаа ажилтдаг найрамдлахыгаа дагаал цэглэгзэд ажилтдаг болдонхыгаа дагаал ингээл дөрвөлөө улсын наадамд анх явсан да. Тэгэл очиод ерөөдөө бэлтгэлж гайг байсан. Тэгэл за 2 өдөр сайхан харавчлаа, 3 дахь өдөр сайхан харавдлаа. Тэгэл шилдэг 8:10-ын доонд орлоо. Найстайгаа оноо тэнцлээ товхоор ухаар боллоо. Тэгээ товхоор ухах гээд яасан гэхэлэр сүлдээ мөрөөс би асуусан. Тохорно гэдэг ингэж тухайн үедээ жоохон гинт тийм огцом амжилт гаргах гэж бодоогүй. Тэгээд жоохон шоконд журсан юм яасан мэддэг. Тохорхлоо чинь би одоо алдвал 2 онол төрүүлэх юм ээ гэдгсэн чинь. Харин тэгнэж одоо найстайгаа тоххол гэдэг. Яндуу метр чинь бас нэг багшин шавнаар тийм хүмүүс найстайгаа тоххолно одоо чи. Тэгэл тохлол тохваагаад ингэ төрөж тийм байх те. Гэл тэгээд тэнд чи зүгээр нэг огшоол баг телевизийн ярилцлага авахд баг амар үг гарахгүйсэн шүү. Яг одоо үнэхээр шокнд тэгтэл гэж амар орчихсон. Өмнө бол тэгж орж үзэж байгааг. За захын ангирдны хайрын сумын угуул хангарт спорт клубын харваж Монгол Улсын спортын мастер Амиран Бацрын дэмбэрэл сайханд Монгол Улсын мэрэгэн цол мөнч төхөө ирлээ. За амжилт хүсэн амьсгал даран хүлээцгээе да энэ сумыг. За түрүүн бид бол одоо мэрэгэн төрлөө гэдэг одоо хэлчихсэн. За энэ маань одоо бас хэдийгээр бодтой байх нь тийм ээ. Одоо тухайг наадас хамгийн билгээс очтын билэг гэж Монгол хүн маань ярьдаг. За сум сайхан гарсан. Мэрэгний хишгийг хөрлөө. За одоо үнэхээр одоо дэмбэрэл сайхныхаа аав ээж ах トゥ амраг саднаас уучлалт хүсэж байсан. Наадамч олноос уучлалт хүсэж байсан. За үүнийг одоо бэлгшээл гэж тооцоолоо. За дэмбэрэл сайхан маань их Монгол улсын мэрэгэн боллоо. За ингээд Монгол Улсын хувийн наадмын алтан шар зурхаар дээр 2 мэрэгэн цолгонд төрж байна. Нэг л тохолсон уу? Нэг тохлоод яндам найз маань давуулаад тэгэл би дараагийнхаа сумаар онсон. Нэг л сумаар онсон. Хэрвээ хоёлоо онвол тэгэл дахин шүү дээ. Тэгэл 1 метр ухраал тэгэл одоо хин алдаад хин онсон дөрүүлэх учраас тэгэл хэдэн метр ч ухрах боломжтой байсан. Ер нь бол бид тохны бэлтгэл маш сайн хийсэн байсан. Бэлтгэлч өөрөө сайн байсан. Тэгэл яндам мэрэгэн онол би дагаал онох хэвээр гэдэл тэгэл үдцсэн те. Тохолохоор яадгийг зэрэг цол өндөртөө төрүүлж сум тавьд юм уу? Тэгнь Баг нь цолныхоо өрөмбөр. Одоо яндам мэрэгэн эхэлж оноод би оноод дахиад яндам мэрэгэн хараад ингээд хойшоо 4 удаад оноо 4 ухарчих юм бол сүүргэн гэж яддаг. Тэгээ надаас эхэлнэ гэсэн үг. 5 дахь сум. Тэгээд хэрвээ магадгүй бэлгшиллээр ирэхэд 8 оноход дахиад яндам мэрэгнээс эхэлнэ гэсэн үг. 8 гэдэг чи одоо 63 метр холох ухарч авч ирэх гэсэн үг. 83 метр болоо. Тэгээ яг тохны бэлтгэл маш сайн хийсэн. Бэлтгэлж тухайн жилдээ сайн байсан. Тэгэл багш нарын хэлсэн ярьсан сургаал өөрөг даалгаврыг бас
биелүүлэндээ баяртай л байдаг. Ямдан давуулаад Найзууд давуулаад Devils тэгэл давуулчихар зэрэг бас сэтгэл өөрчлөгдөхгүй. өөрчлөгдөхгүй. За янда алдчихлаа би яста алдахгүй шүү гэдэг. Ерөөсөө тийм бодог. Ямарлизм онох л өст. Онгоч л гарч ирсэн юм тэгэл харуулсан. За сэтгэл маш их өндөр байна. Хэлэх олдохгүй байна. Мөнхийн сураар 6 жилдээ хичээлж байна. 6 жилдээ төрүүлсэн. Жил болгон цолоох гэж явлаа. Сэтгэл маш их өндөр байна. Шинэ мэрэгэн төрлөө за энэ бол манай хамгаалалт бүлгийн нийт харваачдын төрийн баяр наадамд авч байгаа 13 дахь төрөө юм байна. Тэгээд маш их баяртай байна. Шавнастай маш их баярлалаа гэж хэлж байна. Эрдэнэ төлөвийнхөө өдөрлгүүд болон Эрдэнэ төлөвийн эрчим хүчний цэхийн өдөрлгүүд цэвэрлэх байламж эсгийн өдөрлгүүд эзнүүдийн ажилтны бүх ажилчдаа бүгдэнд нь баярлалаа. Энэ жил яасан? За энэ жил бол бас бэлтгэл зураг цугларалтанд 6 сар 29 гэж манай хангард клубийнхан гарсан. Тэгээд бэлтгэл бол энэ жил бас нэлээд дэжгүй сайхан хангагдсан байсан. Тэгээд бас ном гэдэг юм бас өөр юм гэдэг үүднээсээ би бол яг дотроо бус хүмүүс хэлж байгаа үг л дээ. Дотроо бол бодож ирсэн. Энэ жилээ дөрвөлдөг ном маань 2-3 удаа би тийм задгаа газар сэлэгтэй газар би харавж ирсэн. Тэгэхэд ер нь нэлийн гайгүй хараад байсан. Тэгэл тийм бүхчин газар одоо тийм төв газар ороод харахлаа болтгоо. Тэгвэр би гайхалтай номондоо байдг юм болов над байдг юм болов. Эрдэнэтэй бэлтгэл ихлээр тэгэл гайгүй болчиход 40 сум харахлаар нэг 37-8 онцоод байдаг. Тэгэл хотод очивол нэг дэмцэн улсын аврагаар ингээл орохлоор нэг 27-8-аас дээш ондгоо. Тэгэд бүх алдаанд дутаж алдсан. Суунуудаа дутаж алдсан байт. Бэл. Тэгээд чи мэдээж нөгөө харуулж чи өөрийгөө бэлтгэн тулд нөгөө онооныхоо самбарыг хараад дүү шинжилгээ шүү дээ. Тэгээ би нэг юуны их наадмар 6 дахь их наадмар би нэг 110-нд 39 он төрүүлсэн юм аа. Тэгээд тэрнээс хойш би тэгж энэ номоор би ер нь задгаа газар харуул ер нь гайгүй харавчих юм байна. Дотор дэж бодчих. Тэгээ энэ жил бас аймгийн наадамд харавд юм уу? Бас дааг өгч хэлж чадахгүй юм аа. Багшаа би аймгийн наадамд харав. Яг бэлтгэл яг хойшоо бэлтгэл зэрэгэлтэн бааз руу гарахаас өмнө жоохон таар байсан байхгүй. Тэгээд очичоод нэг 2 хоног бэлтгэл хийлээ. Нэг тэгж мэддэхгүй байх тэгэхээр дааг өгч хэлэх гээд багшаа энэ жил би аймагт харав. Миний бэлтгэл нэг жоохон тиймэрхүү байна гэж хэлдэг юм уу гээл бодож ирсэн. Тэгээ бодож байгаад яг тухайн үед бас бодож явж байгаад хоолны цаг мөнгө мартчих. Тэгээд бэлтгэлээс буугаас нэг 3 хоногийн өмнө одоо тавг өгчтэй яг ард нь зогсож байгаа гэдэг одоо нэг вакуум орчин үрдүүлээ тэгэл бэлтгэл хийлээ байлаа. Тэгээ 10 маань гойж өдрөө сумна бөөгнөд гэсэн. Тэгээд улсын наадам 13 гэдэг тийм задгаа газар болох нэ гэдэг шийдэнд гарсан. За ерөөсөө улсын наадамд л яв. Одоо би энэ нууны шийдийг одоо л гарах хэрэгтэй гэл. Тэгэл улсын наадам зорьсон да. Тэгээд бас өрсний эцэст бас улсын наадамд 2 дахь дөрвөлээд бас баяртай л. Улсын баяр наадмын үндэсний сурын харваа эрэгтэй харваачдаас 40 сумнаас 38 сум манаж төрүүлсэн Монгол улсын мэрэгэн Дамиран бадрын Дэмбэрэл сайхан Монгол улсын Баян мэрэгэн цол олгосгой зардаг буулгасан Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Батулга. Дараагийн уншаа. За. Зорьсон, очсон, авсан. Цааш хэдэн жил ах вэ? Яа тэр сур дамгарч болдог. Тэрийг бол хийж мэдхгүй. Хүсэл байна. Мэдээж байлгүй яах. Сур спорт. Яагаад гэж асууж байгаа гэхээр миний мэддэг Монгол улсын мэрэгэн Цэвэн гэдэг хүн 84 настай төрийн наадмын зурхаа дээр сум тавьж ирсэн санагдтыг.
Монгол улсын хөдөлмөрийн баатар авиатан марчин Цэвэн гэдэг хүн. Тэгэхээр зэрэг насны хайхтар хязгаартай биш юм шиг байна. Тийм учраас ер нь хязгааргүй л дээ. хэдэн жил авах юм бэ л гэж. Тэгээ сурд амгаржилт учраас. Тэгэхээр их идэр залуухнараа мэрэгэн болцсон учраас. Мэдээж олон жил сайхан харуулж нутгаас аав ээж ах トゥ айлын онод хамт олон найз нөхдөд бас баярлахыг бодлого л яах. Тэгтээ яг одоо тэгж дөрүүлнэ ингэж дөрүүлнэ гэж Улаанбаатарт хэлэх юм алга. Ямар ч лээсэн бодож явах бүтнүүд шиг тэгээд сайхан л харвал гэж бодож байна. Хичээнэ л гэж бодож байна. Монголын түүх болоод Монголын төрд бас их өндрөөр үнэлэгдэх үйц ийм нэгэн одоо юу гэх юм бэ? Зэр зэвсэг гэхээр жоохон хатуудах юм болов. За үндэсний сурын спорт одоо спортын төрлөөр ярьж байгаа учраас Монголын түүхэнд бол одоо маш үнэтэй байр суурь эзэлдэг ийм спортоор одоо хичээллээд бас тэгээд Монголынхаа ард түмний дунд хүрч болох дээд оргилд нь хүрэхээр одоо явж байгаа. Ягаад тэгэхээр зэрэг ийм зэв тороотой юм малгайг Монголд нэг зугаатхан л хүмүүстэй. Зугаатхан л хүмүүстэй эмхтэй нийлээд 3 сая хүний нэг зугаатхны нэг болсонд бас бахтам сайхан. Ийм амжилт гаргасан эрдэмтдчүүд ер нь олон байна уу? Эрдэмтэд бол 1990-ад оноос хойш л одоо сурын спорт цэцгэлэн хөгжсөн шүү дээ. Байлгүй бах зөндөө. За миний энэ жилийн даян мэрэгэн болдог 2020 оны наадмын төрөө бол манай яг хангард спорт клубын харваачдын хангаар дээр угуулж явдаг хангардаас одоо өөр баг руу шилжсэн одоо юм улсын наадам төрүүлсэн харваачдын одоо за эрэгтэйгийнх нь хувьд бол дан ирчүүдийн толгойд 15 дахь нь. 15 дахь төрөө үү? 15 дахь. Тэгээд хоёр эмэгтэй мэргэнийг нэмэх юм бол 18 төрөө авсан байдаг. Эрдэнэт мэргэн дайм мэргэн 2 төрүүлсэн. Оёонд мэргэн гээд бас эмэгтэй ингээ 3 төрөө нэмээд ингээ 18 төрөө. Яг эрэгтэйг нь авч үзэх юм бол 15 дахь төрөө байна. Энэ бол одоо 90-ад оноос хойшхол амжилт шүү дээ. Тий орно одоо би бол мэдээж одоо Монгол Улсын 100-ны манлаар оож Монгол Улсын гавь төмөрчин үндэсний сурын дарах мэргэн шигцэрэнгийн даав гэдэг мэргэний одоо эрл одоо сурыг тэр үнээс л хойш би ойлгодог. Миний одоо харвсан он хугацаа ч гэсэн бага 9 жил. Яг энгийн үнд бол олон жил юм шиг санагддаг. Яг харвсан он хугацаад бол яг багтаа орно. Одоо 30 жил харвцсан, 27-8 жил харвцсан спортын мастерч байна. Аймагт нэг төрүүлсэн ч юм байна. Тэр хүмүүсийн дэгэд бол миний харвсан он жил бол багтаал орно. Тийм учраас одоо яг миний мэдж байгаагаар бол 15 дахь төрнө. Миний одоо авсан төрөө. За бит хоёрын ярилцах цаг ер нь өндөрлөгт өгч байгаа юм. Тэгээд би нэг цөөр нэг жоохон саваагүй гэдэг юм нэг эд материалын чанартай нэг юм асуух гэсэн. За. Хаана байдгүй гэр? Би одоо гэр оролд амьдардаг. За. Гэр оролд одоо амьдараад 2-3 жил болж байна да. Яг зүгээр түрүү миний хэлжээдэг улсын баяр наадамд үндэсний бүхөр төрүүлбэл арслан болоод дараа жил нь авраг болоод төрүүлэх болгонд нь 3-4 өрөө байр том хэдэн зуун сая машин өгөөд байх юм гэж хэлсэн учраас хаана ямар нөхцөлтэй амьдрд юм бэ гэж зүгээр сонирхож асууж байгаа. Зүгээр нэг хактер хүний амьдрал руу хушууд өрөх гэж байгаа даа биш. Ер нь бол гэр хороолд амьдардаг гэдэг нь магадгүй өөрийн ямар нэгэн сонирхол хүсэл эрмэлзэл гэдэг юм уу одоо өөр юутай ямар нэг юмтай холбоотой байна уу? Эсвэл боломж нөхцөл нь тийм байна уу? Тэг боломж нөхцөл ер нь тийм ээ. Би өмнө яг горд байртай байсан л та. Тэгээд охины маань би өдөртөгд байраа зарцсан. Тэгээд хороолт л амьдарч байгаа. Охин нь яасан? Охин нийлүү хүнд өвчтэй. Тэгээд том нь баг нь? Том. Тэгээд дэмжлүүлэх гээд эдийн засгийн асуудлаас болж тээ.
Одоо тэгээд би гайгүй болж байгаа юу? Яг имчилгээ байхгүйгээд анх одоо өнгөрсөн жил бас үйлдвэрийн хувийнаар бас өнгөрсөн жил бид их нэртэйгээ өгтөйгөө Солонгос улс руу явж нарийн шинжилгээ хийж тарсан. Тэгээд яг одоогор бол дэлхийн нийт имчилгээтэйг өвч байна ч гэсэн хариутай ирсэн. Тэгээд ямарчлаас одоо эдгийнхэн талаар имийн туршиж байгаа. Тэр имийг гартал одоо таад мөн одоо хоолны дэглэг гам сайн бариад одоо 2-3 жил тэсчүүл бас нэг боломж бас байж магадгүй гэсэн тийм хариутай ирсэн. Тэгээд хүний нутагт бас хэцүү юм л. Төлбөр мөнгнөөс авах болгол өндөрлөм л. Нилээн л одоо юу гэдэг үйлдвэрийн хэмжээнд танд бай өрнүүллээ, цэгийн хэмжээнд өрнүүллээ, ах トゥ нарынхаа хөрөнд ч өрнүүллээ. Тэгээд орон байраад зараа явуулаа. Тэгээд бас хэцүү юм л шүү. Өнгөдөг чангас авдал. Яг баттай оншоо аваад ирсэндээ л барилж байна. Ер нь бол одоо зовөр ихлээ юу? Зөөртэй байлгүй яах вэ? Одоо атлаа 5 настай хөгжиж одоо ярьж чадахгүй. Явж чадахгүй. Тэгээд эмэгтэй хөхөд гэр оролж байгаа хэцүү юм байна да. Тэгээ дархлаа байхгүй. Миний өхч өвөл гэрс гардаг шүү дээ. Зумлал гардаг. За хэцүү юм л. Хүний амьдралд тохиолдож болох бишгүй олон зүйл байдаг. Гэхдээ Монгол эрх хүний тийм хатан төвчээр Монгол эрх хүний уужуу холын ухаан итгэх итгэлээр төрийн хэрэгтж оролцож төрийн наадамд оролцоод үрийнхээ хэрэгэгч бүтээж эцгийнхээ үргийг гүйцэтгээд бас их орны хөгжилд хувь нэмэр оруулж эрдэнэ төлөвлөртөд ажиллаад явж байгаа бидний дунд амьдарч байгаа бас нэгэн бахархал сайхан залуу танд бас их талархлаа. За баярлалаа. Тий. Монгол төрийн наадам хийгдэж эхэлснээс хойш 99 нь болж хүн төрөлхтний аргаан барсан аргын тооллын 20 цэрийн дэглэмтэй 20 дугаар оны төрийн наадамд та бас итгэл төгс толгой дээгүүр сайхан харваж төрдөө өндүүлээд ирж магадгүй таны хийж байгаа энэ үндэсний уламжлалт энэ сайхан үйл хэрэг энэ багтам гавьяаг харах бах. Магадгүй хэрвээ бас бурхан гэж байдаг бол ивэх бах. Илгээрээ бүтэн сайхан аж төрөөрэй гэж хүсэж байна. Ирээдүйд бас багш болоод олон сайхан шав нарыг Монгол төрийн наадмын алтан шар зурхай дээр ард нь ухаалаад харж агараа гэж хүсэж байна. Таны амьдралд хүний амьдралд хүсэж болох хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Бидний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирсэн. Их баярлалаа. За баярлалаа. Энэ хүн нэвтрүүлэгтээ орж оролцоосон бас эрдэнэ төлөвлөрийнхөө дэрэгдэх эрдэнэ телевизийн хамт олондос маш их баярлалаа. Тэгээд дэшин дэлгэд Бадамсрын ерөнхий захиралтай эрдэнэ төлөвлөр төрөмж төлөвлөрийн газар усан хэмжээний цех цэвэрлэл байгууламжийн хэсэг за хангар спорт клубын хамт олон эрдэнэ төлөвлөрийнхөө нийт ажилчдаа бас баярлаж талархаж явдаг бас энэ дэшин дэлгэд таатай байна. За баярлалаа. Хүний амьдралын зурхай дээр хүний нүдэнд инээд баяр гуниг нулимс жаргал хоёр игнэн байдаг ийм тавилан. Гэхдээ тэр бүхэнд цөхөрч тэр бүхэнд нугарч ундгүй Монгол эрх хүний тийм хатан чанар, тийм цэцэн ухаанаар ирээдүйн сайхан амьдралаа зохицлоогоорой гэж танд хүсээд энэ удаагийн нэвтрүүлгээ үгээр өндөрлж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй. Хазайлгаж болохгүй тэтэм шиг нэрээр чинь би овголсон халуун зүрхний уйрал хайр гунгийн чинь хүртэл өвлсөн өргөстэй орчлонд бүдчээд өөлөд суухын цагтаа хүн өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг.